Сайн байцгаана уу? Канвастаас очин байна. Энэ удаа Батэридүү ахын биерийн салхи үзэсгэлэнгээр зочлоод түүнтэй халуун яриаг өрнүүлэх болно. Уран бүтээлийн замнал түүний бэхэн зургийн онцлогоос энэ хүү дугаараар та бүхэн сонирхоорой гэж хүсье. Миний зорилго бол суралцах, хамтдаа орцгоё манайхаа. За, Ирээдүй ахын та бүхэн энэ зургийг харж байгаа бох. Энэ зураг бол ах биднэрт дэлгэж үзүүлсэн байхгүй юу. Тэгээ дэлгэж үзүүлээд тухайн үед энэ үзэсгэлэнгийн нэг юм промошн буюу сурталчилгааны видео авсан энэ зургаа шууд ингээд жаазлаад торгон дээр цаас ингээд тавьсан байна. За энэ миний бэхэн зургийн үзэсгэлэн тавигдаж байгаа нэг ажил байна. Энэ мэдээ том хэмжээтэй. Тэгээ энэ өөрөө бас бэхэн зураг минь ийм маш эмзэг цаасан дээр хийгээд цаанаа их нарийн бэхэндээр тэр угшилтай хятад улсын өөрсдийнх нь одоо тэр юугаар ингэ сайхан арлууж ингэ хүрээтэй болгоод тэг энийг арам жаазанд суулгаж одоо хүмүүстэй толион үзүүлэхэд гэж байна. Энэ зурагнаас бол энэ бэхний уусгалтаар морины хөдөлгөөн, морины одоо арын ширүү хүмүүс уншигдана гэж найдаж байна. Ядам сүрэнгийн Батэридүү 1958 онд Баянхонгор аймгийн Галууцсамд төрсөн. Тэрээр 1982 онд Монголын урчуудын эвлэлийн Баянхонгор аймгийн салбарт зураачаар ажиллаж, уран бүтээлийн гараагаа эхэлжээ. 1991 онд соёл урлагийн сургуулийг тайсны зураач мэргэжлэр төгссөн бөгөөд 1996-аас 2003 онд Дөрвөжин Эрдмийн театрт ажилласан байна. 2003 оноос хойш чөлөө уран бүтээлчээр ажиллаж, байгаль болон чөлөө зэдвийн бүтээлүүдэд тасралтгүй туйрвж байна. Тэрээр хамтарсан үзэсгэлэн тогтмол оролцож, Орос улбаны улс болон бүгд найрамдах хятад ард улсад зохион байгуулагдсан олон улсын пленэр, судалгааны аялалд үзэсгэлэнд амжилттай оролцсон уран бүтээлч юм. За амар байна уу хаа? За амар Сар шин сайхан шинэлсэн үү? сайхан шинэлээ. За хаагур шинэлв баха. За ерөнхийдөө тэгээд гэрээрээ шинэллээ. Таны үзэсгэлэн цагаан сарын шинийн 9-нд болсон шүү дээ, тий? За. Сайхан аварж гин үү? Сайхан аварж гин үү? Биерийн салхи гэдэг үзэсгэлэнгийн нээлтийг дүүн харсан, үзсэн. Маш их олон хүмүүс цугласан. Ер нь бол их гоё салхи. Монголын одоо яг энэ биерийн зурагт бас их салхи орсон үзэсгэлэн байна гэж дүүн бол харж байна. За баярлалаа. Биерийн салхи үзэсгэлэнгийн дэглэлтийг ямар хүмүүс хийвэ? Та энэ тухайгаа бас ярьж өгөөч. За манай одоо энэ уран бүтээлч, зураач Дүү маань одоо энэ дүү маань хийсэ. за Дашка гэдэг. Дашка маань одоо энэ үзэсгэлэнгийн дэглэлтийг хийсэн байна. Ажилдаа явж байна. Тий. За Бас дараагийн ажиллаа хийгээл. баг бас байгаад байгаа тийм. Монголын урчуудын эвлэлийн ерөнхий куратор баг. За энэ хоёр маш их гоё дэглэлт байна. Дүүн орж ирж харлаа. Гэхдээ хоёулаа хамт үзэгчтэйгээ яг эхнээс нь авахуулаад явъя дөхөө. За тэгэхээр. За хоёулаа өөдрөө явъя. За. Нар зүв тойръё да. За. Нүдэнд одоо энэ ан ав хийж байгаа зураг маань харагдаад байна. За энэ зураг маань ямар сэтлэр яаж зурагдав, хизээ бүтээв. За энэ бүтээл бол энэ жилийн шинэ бүтээлд орно. Энэгээр юуг илэрхийлсэн бэ гэхээр одоо манай эртний үед ан ав хийж явахдаа ном сум энэ юугаараа хийж яваа анчуу хүний харвачиг харуулсан ийм бүтээл байна. Одоо тэр цаана явж байгаа амьтан чинь зээр үү? Зээр агнаад явж байгаа амчныг яг ингэ дүрсэлсэн байна. Одоо өөрөлдөө энэ сумаан тавьсан байна шүү дээ. Тийм. Тэгэхээр чинь нисчөөсөн бол хүнд ч харагдахгүй тий. Заавал нэгийг одоо оноод адаад ингэж харагдахаас илүү зүгээр илэрхийлээрэй л тий. Зөв яг үнэ. Илэрхийллээрээ гэдэг чинь бол тухайн одоо үзэгч унших ийм. За энэ торгон дээр ингэ цаасаар наахан одоо өвөр Монголд наасан гэж сонссон. Тэгсэн энэ чинь одоо тэнд хийдэг технологи энд бол одоогоор яг ингэж торгоор ингэж гадуур хүрээ татаад энэ цаасыг
чин зүгээр л байсан мотог. Энэ дээр би зургаан зураад тийш нэ очиж одоо тэр газар зорж очиж ингэж зориултаар үзсэндээ бэлдэж хийсэн. За дараагийн зураг маань 8 шарга юм шүү. Тэ 8 шарга гэж үүдэг. Энэ нэг аль болохоор нэг хөдөлгөөнд давтагдахгүй характер болгоныг харгалсан ийм бэхэн зураг байгаа. Тэ энэ дээр одоо шамдас хурдан сайхан 8 хөдөлгөөн л одоо ер нь манай ард түмэн чих бэлгшээдэг шүү дээ. 8 мөрийг одоо бас энэ Аз тийшээж гэсэн 8-ын тоо газар 8-ын тоо тэдс мамар хэрэг хүмүүс дуртай байдаг тий. Гайхалтай гоё зураг байна. За ийш Монголын ахуй амьдрал одоо Ер нь харагдчих шээ. Ахуй амьдралуудад энэ дээр бол одоо сарлаг гэдэг амтны бас тэр өөрийнх нь сайхан сонин гоё юм төрх байдаг шүү дээ. Манай сарлагч одоо маш жуулчид сонирхоор их хол газраас зорж ирж байна тий. Одоо төвдөд байна, манад байна энэ сарлаг гэж энэ сайхан сүрлэг амтан ямартай мэдхгүй усууд баавгатай андуурч ирсэн гэж өгөөдөг шүү дээ. За ийшээгээ хоёлаа дараагийн зураг руу шилжийе. Монгол ахуй амьдрал гээл. Тий. Монголчуудын нэг гоё адуу за энэ хотч сайхан банхрыч одоо их үнэн чамтай тэгээд байгаа шүү дээ. Тий. Шилийн гол хавцаа өөр Монголын нутагт явж байгаад энэ тэрэг байдгийг өөр монголчуудын. Тэгээд тэр айл гадаа нэг хэдэн ямаа байсныг өөрөө баяжуулж бодоод тий. Тэгээ энэ ямааны өөр нэг хөдөлгөөн арын шиг илэрхийлээд ямар ч юм их мөргөлдөнтэй тулаач яддаг хөө. Тий штэ тий. За энэ говийн досон зураг тий. Досон зураг байна. Ах чи одоо наран дац гэдэг одоо бид судалгаараар явсан тий. Одоо өмнө сайхан говь гэдэг судалгаараар хэдүүлээ чинь одоо говийн бас үзэсгэлэнт сайхан байгууллагуудаар аялсан ш. Тэндээс бүтсэн зураг юм уу хаа? Тий. Нөгөө эндээс чинь нөгөө динзаврын тэр том бүтээс олдсон гэж юу байдаг штэ. Наран дац гэдэг. Тэр л одоо манай бүлэг бүрвлийн үлгээ нутаг гэж хэлдэг штэ ийшээ одоо. За энэ ёлоо юм уу? Мохор шивэлт. Мохор шивэлт гэдэг ёлоо юм эсрэг талд нөгөө нэг зундаа ингээ мөстгцэн байдаг. Тэр жил бол бороо осготой. Тэгээд гоё энэ дээрээс нэг хөрхрээ бууж ирж исэн. Тэгтээ энэ онгон байгаль гэдгийг харуулъя гэд хүмүүс очдөг ч гэсэн. Угаасаа эднэрийн нутаг шүү дээ. Янгир аргал тий. Тэгээд тэр нутгийн бичлэлт харагдаж байна те. Ингээд довоосон. Ингээ харахлаар ингээд нэлээд зузаан дуу тий. Тий. Эндээс ч ингээ бүрхрэнээс ингээ цаашаа борох орсон. Маш гоё ажил байна. За энэ судалбар зураг уу энэ? Энэ судалбар зураг. Горны Алтай ски. За энэ ямар судалбар зурагаас яаж төрсөн юм бэ? Энэ аяллахаа тухай та болохоор Орос улманы улсын Горны Алтай гэж газар. Тэнд бол телескопор гэж бас одоо аялал жуулчлан очдог. Энэ Юртако гэж ийм усан жижиг онцгой штэ. Энэ дэр нэрийг одоо бичгээр хичээсчиг тий. Энэ дээр Орос улманы улсын даалаа явж байгаа ийм сайхан үзэсгэлэнтэй хосгүй үзэсгэлэнтэй гэж болно да энэ газар. Энд бол одоо нэг зэрлэг ялим гэхүү. Тэр их гоё байгалаараа урагчээдэг. Тэр газрыг сууж ягаад. За энэ их том зураг штэ тий. Одоо энэ Алтай 5 богд. Алтай 5 богд. Энэ жааз нь яач вэ хаа энэ? Намаа танаа уралд очиход жаазтай л байсан да. За энэ жааз тэгэж унаад өвдөрсөн байна дараа нь. За энэ зургаа яриа наашраа хаа. Энэ зураг миний хувьд бол би танаа уралд очиод асуухад та хэлжсэн шүү дээ. Тий. Нилээн өөр бичлэлтүүд одоо ингэж одоо юу гэх юм шавах гэх юм уу юу гэх юм хаа. Одоо арга техникийн нилээн зузаан одоо будаг шавалт арсан цаг хугацаа орсон. Алтай 5 богдыг бол бас 13 онд одоо
чиндэх би тэд явж яг нүдээр хараад энэ ямар гоё гайхамшигт үзэсгэлэнт байгалвэ тий. Надад бол өөрөө театрын учраас энэ харангуй тийм байгалийн гоё тийм тайз харагдсан. Тэгээд тэр илэрхийлэр нь бүгдийг оруулахыг хичээсэн шүү дээ. Тийм байна, тийм. Таван богд хөтний оргил, малчны оргил, найрамдлын оргил, бүрэгдээ оргил гэдэг ийм өндөр оргилууд нь өөр өөрийн нэртэй байдаг. За хоёул тийш шууд 3 гэр бүл удам удам гэдэг нэртэй зургийг. Энэ бол одоо өөрөөр хэлбэл ягаад удам бай гэхээр энэ бол одоо манай 13-аас 15 дугаар зууны үеийг юм уу тэр үйл явдал дээр зүгээр төөхөн үйл явдлыг харуулад одоо хүүхдээ багасаа их зөрөгтэй харуулж ингэж сургаж ирсэн учраас монголчууд ч одоо тэр их орон зай тэм хүчтэй тэр үеийн түүх дэлхийн талыг эзлээ гэдэг шүү дээ. Тийм. Одоо энэ ингээ харуул нэрэл бас яг түүхэн юм зураг байна. Энэ өөрөөр хэлбэл энэ хүүхд сум тавьж юм харуулж байгаагаар л онцлогтой илэрхийлэгдсэн тийм. За энэ зургаа та хийгээч. Энэ зургийн түүх та нэг дурсаж ирсэн шүү дээ. Одоо Чингис хаан музей дээр бас томоор зурж тавьж ийсэн гэж ярьж ирсэн. Баатруудын одоо юм цуврал бэхэн зураг байна. Одоо энд ингээ сэлэмтэй баатар байна, суугаад харвж байгаа баатар байна. За энэ туг барьсан байна уу юу? Энэ сэрэг шидэж ирсэн шүү дээ. Тийм бас тийм. Бас нэг юм таа чи бүр тулааны урлагийн тухайн үеийн байлдах урлагийг бүр судлаад ийм бас манай Монгол цэргүүд чинь одоо би харж байгаагүй юм нэрээ сонирхолтой багцтай энэ сүхтэй байна. За энэ нэг мунтай байна. За морин дээрээс харвж байна. За хар сүлдээ бариад явж байна. Жадтай цэрэг байна. Сэлэмтэй яг давталж байгаа цэрэг байна. За энэ түүхээ тавьсан. Энэ дээр бол би эднэрийн одоо хамгийн маш хурд хөдөлгөөнийг харуулах гэж ийм одоо биерийн таталт шилдэг хийсэн байгаа. Энэ уншигч байгаа тий. Тэгээд давхар бас энэ одоо манайхны бас 10 гэж кино гарч ирсэн. Тийм тэрнээс бас нэг санаа илэрхийлэх. Тийм байна 9 10. Зүйтэй. Тийм тэгээ ууд нь бас 10 байсан. Нэг нь одоо замын дунд хаал усны хэмээдлээ. Тэр нь болохоор ийм гэргээтэй баатар байсан байхгүй юу? Тэр яасан тэгээд алга болцсон. Одоо би өөр хаана алга болгосноо битгэхгүй шүү дээ. Миний тариуцлагагүй гэх. За. Эзэн рүүгээ явсан гэж та. Ийшээ ойлоо. За энэ танд бас энэ нилээдгүй бас юм бүрэгдтэй юм анчны тухай зургууд нилээд харагдчих шиг байсан шүү. За энэ болохтой зэрэг одоо баян үлгэрчүүдийн манай казак ард түмний одоо манай бахархал болсон одоо бүрэгдэйг нь нутагшуулж тэгээд одоо тэр миний сэтгэл санаанд энэ бүрэгдэйн баярын төр дээр очичээлаа. Тэгээд энэ бүргэд морь энэ казакын хүн гурав бол бас л их тэр гоё идэ харагдсан. Тэгээд тэрийг би одоо бэхэн зургаар бас л тэр баатрууд гэдэг шиг энэ бүрэгдэйн хөдөлгөөн, энэ хүмүүсийн энэ хүний хөдөлгөөн, энэ морь энэ гурыг харуулж байгаа ийм бэхний ажил байна. Манай аавын минь ах
Төмбөө цэрэн дээрж гэж одоо хонгор нутаг дан бас нэр алдар сайтай зурхаач тийм хүн байлаа. Одоо намайг хүүхэд байхад одоогийн энэ зурхаан асуудлыг тэр үе чинь нууц дуу гэртээ хийдэг л тийм байсан. Дээр нь тэр чин зурхаа шуумулж ингээд зураг зурдаг. Тэгээ би хүүхэд байхдаа бас тэр ахын гэрт очиод тэрийг жоохон сонирхож харна. Гэхдээ ер нь жоохон арай бага байхдаа бас жоохон доктор хүүхэд байхад ингээд жоохон байхад ингээд гар нь явахаар ах дээгүүр харж байгаа хуруунд нэг л тойсчих нэг биер мэрээр тэгээд нөгөө тэггүй юм авч гарч сүйтлэх гээд байна шүү дээ. Тийм үе байсан. Тэр интернет бол одоо эргээд турсахад бол бас өөрөөр хэлбэл одоо дэггүй хүн байсныхан л анхны бас Баян-Хонгорын аймгийн орчуудын ивлийг бас үүсгэн байгуулчихсан хүний нэгэ гэж бас би сонсч байсан тий. Аавын нэр нь Пүрэв Дэндүү гэж хүн нэртэй юм байхгүй. Зөв. Таны аавын өвөө гэсэн үг шүү дээ. Тий өвөө. Одоо үзээгүй тэр аль дээр үдээс болохоор нөгөө тасаж өгдөггүй байхгүй өвөө гэж ярихаас тийм байна тий. Одоо ээжийнхээ автаа бол бүр саяхны хүртэл 1988 хүртэл манай өвөө чинь нассан шүү дээ. 1905 онд төрсөн гэдэг чинь бас сайхан урт насыг наслсан гэсэн үг шүү. Одоо энийг асууж болдом аа. Ээж тань одоо их залуудаа өнгөрч юунаас болоод өнгөрчөө? За манай ээж чинь залуудаа юу яасан бэлээ одоо яг хоо бас ажил дээр юм байж одоо тэр үчин даарж хөрснөөс болсон уу хатгаа авсан. Хатгаа. Тий, тэгээд хатгаа аваад уушгин устдаж ирээд тэгээд тэрний уушгины ус мас ахуулж бас нэг ягаад энэ нэгдүгээр эмдэгт дэрж хотод дэвцмөр ярьж явж байсан. Та тэгэл жоохон л байж тээ. Жоохон байсан. Одоо ингээл таны ингээ бодглохлоор за таны өвөө бас яг тэгэл тухайн үеийн нэг хоёулаа түрүү ярьлаа те. Жижигхэн ийм нэг юм судар одоо ийм бичвэрийг л хүнд хийснээс болоод хилмигдэл 10 жил одоо ингээл тухайн үед одоо шийтгдчихсэн байна. Эргээд бас аавтай нь болохоор нөгөө шийтгдчихсэн хүний хүүхэд гээд эргээл бас их хавчигдаж явсан үе байна тийм ээ. Ямар та одоо аавынх нь бүтэн нэрээр биш. Бас цаашаа ажил орохын Пүрэв гэдэг нэр нь орхигдод Дэндвин гэж явдаг. Дэндвин гэж одоо нэг осондоо ажилд орохын тулд нөгөө эцэг хүний хувьд одоо хүүгээ нэг гарын ганцанд нь хөлийн 4 төгрөгнө гэдэг их чухал зүйл тийм ээ. Тэгээд таны аав бас яг л энэний төлөө бас зүтгэж явсан гэж та дурсаж ирсэн. Энэ тухайгаа яриач та. Яг аав маань тэгээд дараа нь бас арай залуудаа бас ажлын улам ас гэж ярьдаг баха. Зүрхний өвчин хүнд өвч авсан байгаа. Тэгээд одоо зүрхний хүнд өвчин туссан ч гэсэн одоо энэ хүүхдийг хоёр хүүхдийг гарын ганцанд хөлийн 4 төгрөгье гэж бодсон. Тэгээд энэ 7 дугаар анги төгсөөд одоо аав энтертэй нэмэр болно ч гэж одоо аавын бие бол хизээгүй л гэж явдаг. Гэхдээ өөрөө бол сайн эмчнэр сайхан одоо сэтгэлдээ тэр үеийн одоо өөрийнх нь ах бас одоо тухайн үед бас жоохон нууц байсан ч гэсэн юм мэддэг лам хом байсан улсууд бол бас их яасан одоо миний эрүүл мэндийг одоо аавны хоёр очих юм бол майхнаар бол гацсан унчаар майхан нялмас гээл унаа шүү дээ гэж хэлдэг тийм. За би тэгээд барилгын 8-с төгсөөд 1 жил гарan Баян-Хонгорын барилга дээр ажиллаж үзсэн. За ингээд залуудаа. Манай тэг чинь залуугаар хүүхэд нас шүү дээ тийм шүү дээ тий хүүхэд нас байлаа. Тий. За тэгээд 1 жил гарантай ажиллаад тэгээд ер нь за нэг өдөр би аавд байсан. Би ер нь цэрэгтэй үе та. Тэгээд магадгүй манай аав хэрвээ намайг явуулахгүй би одоо өвчтэй тий хизээч ингээл би одоо өөрийнхөө биеийн байдлыг дандаа ингээ бодоод ингээ явсан бол магадгүй миний хөв тавилан өөрөөр ирэх байх л та. Тий. Тэгээ хамгийн гол наавыгаа холыг харсан. Одоо угаасаа ч тийм холж зантай орон нутагтаа бол цагчин ядамсрын гэж нэртэй. Тухайн үед одоо тэр цаг энтрийг бол өөрөө л бас сурсан хүн шүү дээ. Тэгээ манай аав чинь цаг засан, зургийн аппарат засан. Манай гэр чинь ингээд хөөхд байхад орохоор
ах үйлчлэгийн гол ажил манайд байх шиг л бичгийн машин чирсэн байх шиг, зургийн аппарат чирсэн байх шиг. Тэр болгон аавын тэр өөрийн одоо юу гэдэг мэдрэмж те одоо техникийн юмд одоо их мэдэрч байсан уу янз бүрийн тийм л хүн байсан юм билээ аав. Нэрэл одоо яг ингээ бодоод исэн. За цэрэгт явчлаа. Цэрэгээсээ ирээд Баян хонгорынхаа салбарт бас нэлээ. Хэдэн жил байсан юм бэ та? Баян хонгорын салбар Орчуудын ивлийн салбар шүү дээ. 82 оноос 91 оныг хүртэл байсан. Салбартаа очлоо. Нэг бас тодорхой хугацаанд хэдэн сар үндсэндээ бас дагалдсан шүү дээ. Юугаар ямар сургууль төгсөөгүй юм хийж чадваргүй хүнийг тэхүү те. Тэгээ яг шууд эхлээл тэм зураад байсан юм баг. Тэр үе чинь бас нэг самбар хийдэг үед. Намын болон эвлийн хорооны болон гэдэг ингээд тийм цаг үе хугацаа. За тэгээ тэнд бол богино хугацаанд суралцж биерээр бичиж сурсан. За. Одоо тэр үе чинь бас тийм юуны үзэг гэж байдаг байсан. Түвш. Тий. Одоо зориулттай юм үзэг. Би бол үзгэр тэгэл биер сурсан гэдэг. За. Тэгээ самбар дээр та бас тэгэл тэр тийм тэгэл тэр намын юуны кабинет тэгэл дараа нь одоо гудамж талбай чинь бас тухайн үед чинь социализмын үед чинь хүмүүр баг болчихсон гэдэг лооцсон бас газар авч тий тэр лооцсон биччихлээ. Таны одоо яг ажиллаж явах тухайн үеийн яг салбарын одоо зураач нар тэр хүмүүсээ та бас дурсаач тэд нар мэдээж танд бас их нөлөөлсөн байлгүй дээ. Би бол тэгж бодож байна. Тэгээд яг салбарт ороод за ингээд ирж яхад бас манай зураач Цэрэн гэж хүн байсан. Их сайхан зөөлөн айдуу тэгээд зэрэг би одоо тэр хүний зураг харгын сурах гэж байгаа ингээл хажуугаас нэг гэдэг. Надруу нэг ингэж харсан. Тэгээд би ч гэсэн л одоо санжид багшиг ямар гоё зурдаг ингээд харж байгаа л хажуугаас нь л их хүн өөрөө мэдэрч сурдсан шүү дээ тий. Зөв. Тэрнээс ингээд хүний нүрлүү ингэж байдгаар харчаад ингэж гарын хайш нь хөдлөхийг хараас сургалт болохгүй гэл. Тэгэл цаг хугацаагаар салбартаа бас хэдэн жил ажиллаад байгууллагын авраг 5 жилийн гавшгаас гээл бас ийм шагнал урамшууллуудыг тухайд. Тэгээ манай салбарын эрхлэгчээр санжид багш төвтөртөн гараад Орос ахыг бол чи тань. Одоо бид хамт ингээл одоо хүртэл ингээд хамт байчаа тий. Тэгэл ер нь бүгдээрнгээс л суралцсан л да. Тий. Эднэр хүн өөрийн гэсэн юутай арга барилтай өөрийн гэсэн юутай. Тэгэл 91 онд Улаанбаатарт ирээд одоо яг л зах зээл мэйл бужигнаа болж эхэллээ. Яг тий. За би ер нь хизээч ер нь тэр 8 гэдэг нь миний юу буухгүй. Тэгээд манай салбарын эрхлэгч Орос ах маань энэ юуны соёл урлагийн их сургууль нэг хуваарь авах юм. За. Чи өөрөө ингээд энэ сонирхол энд яаж болох юм да. Чи өөрөө л мэдгэж чинь. Зөв. Тэгээд 91 онд соёл урлагийн их сургуульд тайзны зураач анги. Тайзны зураач. Та тэгэхээр ч одоо 91 онд хэдэн настай тайзны зураач? 31 штэ. 31 настай оюутан болсон байж тээ. Оюутан болсон тий. Дандаа 20 гарсан хүүхдүүдийн дунд орж ирж байгаа штэ. Тийм байна. Одоо ингээд бодоход тухайн үеийн одоо хүний ингээл амьдралын зам мөчлөг болгон тэгэл маш их олон хүмүүс таарж, зөөвүүлж, сурж, суралцсаж, цэргээсээ ирээ гал командад ажилласан. Гал командаасаа та эргээд Баян хонгорынхоо урчуудын эвлэлийн салбарт байлаа. Тэр үе одоо ингээл урчуудын эвлэлийн салбараас гарсан. Одоо яг ингээл уран бүтээлээр төрөөд байгаа ахмад настай мундаг зураач нар маш их байна шүү, тийм ээ. Тэр энэ урчуудын эвлэл гэдэг чинь айхтар буянтай байгууллага ээжээ гэж би бодоод байдаг байхгүй. Яг энэ Монголын урлагийг өдий хүртэл бас авч явсан тулгын чулуу болсон уран бүтээлчдэл маань яг энэ урчуудын эвлэлээс төрж гарсан байгаа дээ шүү, тийм ээ. Соёл урлагийн их сургуультай тайзны зураачийн мэрэгжлэр сурж ах энэ явц үйл маань одоо ер нь яг таныг бас уран бүтээлч болох бас дараагийн том алхам байсан болов уу гэж би бодоод байна л та. Мэдээж хэрэг ер нь тэр сургууль номоор нэвээгүй хүн чинь бас ямар ч хэдийгээр өөр талдайч гэсэн яг үндсэн суурин адилхан штэ тэр сургалтын тий одоо юу гэдэг үндсэндээ одоо хар зураг уран зураг интернор нь
постановка гэдэг үндсэн юм орно. Тэгээд ер нь дийлэн хичээл бол тэд тайзлах сургууль орно шүү дээ. Тэгэхээр тайзны зураачаар яг ингээд суралцж байгаа оюутан байх үеийн одоо хамгийн их одоо нөлөөлсөн одоо сургамж багш нар та тэр тухайгаа бас дурсаач. Жисэн Батбаатар гэж багш саяхан бурхны оронд явцсан байна. Тий. Уулын би бас дотроо багшийг байж хахад нь үзэсгэлэнгийн гарган залуу юм чинь харуулчаа гэж дотроо их боддог байлаа шүү дээ. Ер нь өөрийнхөө бас одоо надад бас нөлөөлсөн эдэмтэй настай улсууд минь харуул тий. Дүүр бүжгийн эрдэм театрт ажил хийгээл одоо ингээл том бас уран бүтээлүүд дээр та ингээл тайзны зураачаар ажилласан. Энэ тухайгаа бас ярил их хүмүүс сонирхолтой шүү. Тий. Тэгээд 1996 оноос Дүүрийн театрт одоо дээр нэг чамд иржсэн. Одоо надад энэ ажлаас туслаа яваад байгаа энэ ган зориг гээд тэр бол бас тэр үеийнхнээс бас арай тэр надаас бас нэг 5-6 дүү ийм хамт Баян-Хонгор аймагт бас байсан бивнэ мэддэг ингээд тэр бас нэг ингээд байсан л да. Тэгээд Дүүрийн театрт орж ирээд урлагийн гар зүтгэдэн сүүлд ардын зураач гэсэн Гунгаас гэж хүний гар дээр ирсэн. Тэгээд би ч одоо хэдийгээр тэр Дүүрийн тайзлах төгссөн ч гэсэн ер нь эргээ бодоход тийм 100% ойлголт юм сайн сурсан гэж өөрийгөө хэлэхгүй байсан. Ягаад гэвэл за ер нь сайн мэдэхгүй. Тэгээд энэ амьдрал парагдаг хоёр нийлнэ гэдэг чинь тайзан дээр. Тэгээд тэр Гунгаа багшаа өдөрлөг дээр тэр хүний одоо их загвар дээр гүйцэтгэгчээр одоо ган зөргөх дээр хоёулаа ажилласан. Тэгээ хоёулаа гарны тий. Гэхдээ тайзны зураачаар ажиллаж байхдаа та бас өөрөө ингээл уран бүтээл төрөвжл байсан байх. Орхиогүй шүү дээ. Хизээж завсар цагаар нь үргэлж бас ингээл байгалийн зураг зурж байсан. Тэгэл наадхан жижигхэн цаасан дээр ч гэсэн бас ингээл моргир атомалтай холбоотой ахуйтай тий бэлэг дурсгалын жижиг зурган дээр энэ гарчин байнга л яадаг. Тэгэл тэр чинь зураад ирэхээр эн чин яадаг билээ айлын гадаа чи юу яадаг билээ энэ тэргээл буугаал хардаг штт. Мэдээж байгаа бүхнийг харуулахгүй ч гэсэн. Гэхдээ нэг гэрийн гадаа чинь гоё хүр тэрэгч байж явах шиг цаад хашаан байж явах шиг тий. Одоо ингэ бодоход 2003 онд гарсан энэ чөлөөт уран бүтээлч болох энэ шийдвэр ер нь хэр их зориг шаардж байна. 2-3 өнгөө яг зоригсоод чи юу ах тэ зүгээр ер нь би одоо ингээд ингээ явчих тий. Ер нь өөрийнхөө бүтээлээр явах хөдөө гадаа явж үзмээр санагч байна. Байгаль орон зайг судалмаар байна. Тайзны зураачаар ажиллах хугацаа чинь одоо 7 сарын хэдний хугацаанд л амрна штэ. Бүтээл төрөх одоо энэ процесс яг юунаас эхэлдэг юм бэ? Вэ мэдээж эхлээд хүн чинь энэ санаагаа бодож олоод за нэг ийм юм хийчихдээ энийг гээд дүүнэрийн захиалга гарч ирнэ тий. Та нэг тийм юм хийгээд өгөөч би нэг тийм хүнд үзүү сонирхол гэсэн. Зарим тийм хоромхон юмнууд харинч өөртөө төвөг багтаа гаргадаг. Яг өөртөө би ингээл хариуцлага бол би энийг хичээчих юм бол харин ч цаг заваа араад нэлээд одоо бие барьсан гэхүү. Тэр нь л өстой нөгөө зовлон тий. Өөрийгөө шатаана гэж ярьдаг л да уран бүтээлчд. Өөрийгөө дотроос юм гаргахын тулд тийм ээ хаа. Энэ уран бүтээлийн энэ хэмнэл аяс одоо хүмүүст их сонирхолтой дээр нь хүн өөрийгөө бас эргэж харьцуулж харах их өнцөг болж өгдөг. Ялангуяа бид нар энэ ахмад уран бүтээлчдээ сурах, хэлэх юм энээсээ бас их туршлага авах байх гэж би боддог байхгүй. Та энэ тухайгаа бас яриач уран бүтээл одоо яг эхлэх одоо яг энэ процесс маань яаж эхэлж байгаа вэ? За ер нь өдрийн процесс. Сэтгэл санаандаа сууж штэ. Би нэг тийм юм хийчихээ явуучвал харин ч нойр хулжаал шүн чин те өглөө болж өгөхгүй юм шиг те. Ер нь эрт тал руугаа. За би хэрвээ тэгжил батсан бол эртхэн очиод шууд барьж авах уран бүтээл шууд эхлэх. Ер нь ингээд одоо тэрний санааг гаргасан эрс өнгө татах ч юм уу эндээс л эхлэн штэ. Тэгэл бүр заримдаа бол ингээд цаг хараад 4 цаг яасан ч явдггүй 5 цаг гэл. Тэгээ хөвчлэн жоохон 5 өнгөрөөс хийгээл босдог. Ямар сайн даава. Манай гэрийн хүн тэг. Чи чинь яагаад нойрч өөрөхгүй ингээл
босоод ингээл голхоод байгаа гэх. Тий. Одоо сэтгэл хөдлөлтөд хамтарч явдаг болохоор тэгэл нөгөөтхөө бодохдоо зэрэг одоо л барьж явмаар санагдал байдаг. Өглөө ирсэн бол биш үү? Тий. Оройдоо ер нь хэр их оройтох вэ? Оройдоо бол нэг оройтдаггүй шүү дээ. Тий. Өөрийн одоо ингээд сурцсан цагийн одоо хэмнэлттэй болчихоор тий. Ер нь тэгэл ажлын одоо юу гэдэг ачаал гэдэг штэ хүмүүс шиг. Тэгээд энэ за гэдэг орой болчлаа гэх юм бол энэ өөрийнх нь үндсэн итгэх миний л хувьд буучдээ штэ. Ер нь зогсоодог тий. Тэр их зөв чанар байна. Тэгэхгүй тэгэл хүмүүс чи оройтой л өөрийгөө биеийг зовоогоод идэг талууд их байдаг штэ. Харин тий. Тэгээд нэг орой шин сууж байгааг болохоор нөгөө ойрын хараах сайтай гэд тий. Одоо энэ жижиг деталь энэ төр зурхад шүртэл маш сайн харна. Маш сайн харна тий. Ах одоо та түрүүн гэр бүлийнхээ хүнийг дурсаал ингээл ярьж байна л та. Та одоо энэ байнга л одоо урамшуулж ингэж явдаг байх л гэж боддог. Та анх одоо хизээ яг их нэртэйгээ танилцчихив. Хоёр маань одоо танилцаад гэр бүл болоод ингээд явсан энэ үеэ дурсвал. Гэр бүлийн хүнтэй бол 1983 онд танилцаал. Тэгээ 86 онд одоо хоёулаа нэг гэртээ орж албаасаар гэр бүлийн хүн болсон. Гэр бүл болсон. Тэгээд тэр үед одоо манай аавын би жаахан таараа болсон. Ийм үед одоо манай хүн сэтгэлээрээ гүйжчөө тэр аавыг одоо биеийн таараа хахад бас нэг хэдийгээр цаг хугацаанд богино ч гэсэн тэр хүнд одоо их анхаарал тавьж халамжилж авсан. Энэ бол одоо миний сэтгэл зүрхэнд ер нь би аавда өөр анхаарал тавиг байхад энэ эмэгтэй чинь тавьдсан байх ямар ингээд ер нь энэ надтай нэг тийм заяа нийл асуудал байна даа гэх. Өмнө нь бол би тэр яг танилцал үргэлжлэл явсан. Тий. Очдог ирдэг ийм. Тэгээ ер нь ч тэгэл аавгаа унан гут чирнэ. Өнчрэлд орно штэ. Хэдийгээр нас 90 юм центр ч гэсэн хэцүү л. Тэр энэ чинь зүгээр л өнгөрөөл байсан. Цаг хугацаа гэдэг штэ тий. Ер нь тэгэл одоо бол эргээд би ер нь нэг тийм ягаад ингэж ядсан юм болоо. Ер нь тиймэрхүү аав энтерхэн эргээ бодоход өөрөө нэг дуртай минь ягаад авч өгөөгүйсэн бол гэж хүн ямар ч хүн тэгж боддог байх тий. Тиймэрхүү л нэг харамсал төрдгийг. Тэр энэ үн чин тэр миний ажил төрлийг ойлгож ээж би өөрөө бас тэр чөлөөт гэдэг юм чи юу штэ. Яг үнэ тий чөлөөт уран бүтээлч гэдэг тий. Одоо 2003 онд чөлөөт уран бүтээлч болсон гол түлхүүрэл одоо таны хань ижил байлгүй дээ. Тий энэ үн чин өөрөө эмнэлгийн хүн эмчээгээ шүдний эмчтэй манай чинь тий. Бас л цаг аюутай нэлээд ачаалтай ажил тий. Тэгэл мэдээж эргэн чин орой гэртээр би чин ер нь эрттэй ингээд бас оройтдгүй ч гэсэн хамгийн багадаа л 6-аас 7 цагийн хэвлэл өчнө үхээс нэг ажлын 5 цагаар очино гэж байхгүй шүү дээ тий. Байнгын л одоо оройтч байна. Өглөөж тавьж тэгээд хөдөө гадаа пилнерт одоо судалбар зурагт явчих байна тийм ээ. Тий энэ ч манай очиод тэгээд хоол ундаа ичээд за одоо хоол мол болох гэж халуун дээр нийт энтергээл дуудана шүү дээ. Тэгт жоохон хүмүүсх нэг зангидаж яриад хажууд нь биш мөртлөө ядаргаатай юм гээл амандаа өглөөд очиж. Яг уран бүтээл гарч байхад л. Ер нь нөгөө хийж байгаа юм руугаа ингээ төвлөрсөн байлаа. Улаараа дээр чинь ингээ хийж байгаа утас дуурахч гэсэн ингээ тийм хурдаахгүй штэ тэгэл мэдээж хэрэг нөгөө биений үзүүрт будаг байгаа юм чинь тэрийг л нэг гүйцээч гээл тий. Одоо таны биерийн салхи гэдэг одоо уран бүтээлийн үзэсгэлэн маань одоо бэхэн зургууд аюу их тойрогдсон харагдлаа. Одоо аюулаа бас тэр зургуудын тухай нэлээ ярьлаа шүү дээ. Эргээд энэ бэхэн зургийн одоо таны хувьд одоо мэдрэмж тийм ээ энэ илүү ойр байдаг юм шиг надад санагдаад байна. Одоо таны бүтээлүүдийг харахад. Одоо энэ бэхэн зураг, энэ досон зураг хоёрын мэдрэмж илэрхийллийн тухай та өөрийнхөө өнцгөөс бас яриач биднэрт. Юу л да бэхэн зураг гэдэг байгаа бэхэн зураг бол манайд уламжлалтай биш. Хятадаас гаралтай гоохоо би бол нарийн тэрийг судлаагүй. Гэхдээ одоо өөрөө тэр нэг
эмоц юу гэж байдаг штэ мэдрэмж гэж. Энэ нөгөө эхлээд бол яг шалтгаан нэг бол энэ бих генетер гараагүй орос чинэлэр бас нэг юм уусдаг. Тэгээд цаасан дээр манай чинь бас нэг хятадын зураач үзэсгэлэн гарсан юм аа. За. Тэгээд тэр болохоор их сайхан тийм морь малн ингээд ууссан ийм харагдахгүй юу. Тэгээд жийтэл бас найз нөхдөс бас одоо юу гэдэг энэ зураач нарт нэг зураг борлуулж яадаг өөрснөө тэргээрээ одоо яадаг улсууд байдаг штэ. Тэгээд ч өөрөө амьдрал хэрэгэлтэй учраас тиймэрхүү зурагзуулж одоо өөрөөгөө бие даана гэдэг чинь өөрөөгөө цалинжуулж өөрөөгөө авч явна гэсэн үг шүү дээ. Чөлөө дуран бүтээлч гэдэг чинь байнгын тогтмол цалин байхгүй шүү дээ. Тэгээд тогтмол цалин байхгүй. Ер нь нэг том бүтээл хийгээд тэрийг хийх цаг хугацаа энэ чинь яах вэ те? Тэгэл наацх нь биер будагнаас авахулаад бүхэл юм өөрөө л зохицуулна. Тэгээ ар гэрээ өөрөө л зохицуулна. Тэгээд одоо жижиг шажиг зүйлнээсээ л эхлэн үсттэй тийм. Цаанаас ирсэн хүний нэг санаа, чинийг надад нэг юм баатар зураад өгч хахаа махаа гэл одоо дүүнэр тэгж надаас хүсдий. Тэгэл нөгөөдөө чингээ баатар матар зураал ингээл тэгээд нэг урагшин хот руу нэг очив. Хэдэн оны үе юм ярьж байна? Энэ нэг 11 оны үед төлөө 2000. Тий. Яг тэгээд тэнд очиод бас нэг хүнтэй танилцаад одоо нэг зураг сонирхдаг нөхөр байлаа. Бас манай зураач нарыг бас хажуудан бас авцсан нэг хотон үндэстэн гэдэг яг хатад биш юм аа. Тэгээд өөр их тийм зургийн хоббитэй хүнтэй. Ер нь хүн энд тэнд явхад бол стил нэг таар хүнтэйгээ таарч уулзах хүнтэйгээ уулздаг л гэдэг баг тий. Хэл ус мэдхгүй хүн чинь тий. Тэгэл бас тэр ажиллаж амьдарч байгаа Монгол хүмүүсийн одоо юугаар зуучлалаар гэж хэлээ штэ. Тэр ингэж яваад нэг хүнтэй танилцчихэл тэр хүний минь нэг найз марж ирээд энийг хин зурсан гэ би нэг бихэн зураг зурцсан байж. Морь зурсан. Морьны толгой зүгээр энэ морь зурдаг хүн биднэрт их сонирхолтой байна. Наадах шаарн зүгээр юм байна гэл. Тэгэл bijсэн чинь чамайг нэг хүнтэй танилцуулна гэсэн нэг хүн ирээд ахаад нэг морь зураадах гэл морь зурдаг. Тэгвэл энэ хүнд би бэхээ навж өгт. Чи байна. Тэгэхээр энэгээс чинь сайхан дадлах хийгээд байгаа л те гарын дадлах те. Тэгээд формат томсож эхэлсэн. За ингээд зураал эхэлсэн шүү дээ. Тэгэл ингээд ер нь таны одоо угаасаа таа чинь нөгөө өөрийгөө ингээл бэлдээл ер нь зураач хүн байнга л бэлдэж байнга л одоо ингээл таталбар одоо ингээл байгаль дээр гарч филнээр зураг одоо судалбар зураг хийсээр байгаа энэ гарна. Тэгээ эргээд нөгөө бих рүү ороод ирэхэд танд бүр илүү ингээл амар гоё ус байсан байх гэж би бодож байна. Ер нь бол тэр өөрөлдвөл тэр орц чирнэлэн дээрээс бэлтгэгдээл дараа нь манай чинь одоо хятадаас энэ будаг материал орж ирэнгүүт бик гэдгийг бол барьж аваад хийгээл ингээл яасан л та хийж эхэлсэн. Ямартай тэнд очиход тэр ном авчирж өглөө. Одоо ийм бэхэн зураг. Би бол энийг бол яахгүй чадахгүй юм байна. Чадахгүй. Тэгэхээр цэцэг навчлаа байгаа шүү дээ тэр чинь дээ. Үгүй бас тэгэл янз янз юм байна. Тэгэхээр өөрсний зураачдын зурсан зураг би бол ингээд хүний юм л харчих юм бол ер нь надад хайрч өгөхгүй шүү дээ. Тий. Тэгэл ер нь чөлөөтэйгээр өөрөө сэтгэж өөрийнхөө бодолд аяндаа орж ирнэ шүү дээ. Маань зэрэг ингээд явж исэн тавьчихсэн хөдөлгөөн хөдөөний эргээл өстой уруулан бодсон шүү дээ. Яг зураад ирэхээ чинь. Яг тэгээ тэр энд чи өөрийн одоо энэ цаашдаа ажиллагаа нь асар их тус болсон. Дүүн бол яхаа бас тодорхой хэмжээнд бэхэн зураг гэдгийг мэдээд хараад үзээд өөрөө бас ингээд бэхээр тойрог зурдаг байхгүй. Зин дугуй гэж нэрлэдэг л дээ. Яг энэгээрээ надад бол бэх их ойрхон байдаг. Ойрхон биш хүмүүс бас асар их байгаа шүү дээ. Энд дээр хоёулаа ойлголт өгье гэж би бодоод байна. Таны энэ үзэсгэлэнгээр бас аялаад хүмүүс нэлээд хараад үзээд ойлгоод авсан баха. Урлаг таны үед ер нь амьдрал өөрөө урлаг баха. Урлаг амьдрал.
Миний амьдрал амьсгал. Тий. Өөрөлдөл агаар нэгэн адил штэ. Хүн ямар гоё цэнгийг агаар амьдлахтай адил урлаг өөрийн тэр энэ урлагийн бодож байгаа зүйл чинь миний амьсгал байхгүй юу. Тий. Та бүтээл ингээд туурахгүй удвал ер нь танд ямар мэдрэмж төрдөг юм? Одоо ганц би ч биш юм. Сайхан уран бүтээлчид одоо том нэртэй уран бүтээлч бай бүгд л бирээн барьж чадахгүй болтол Бүтээл тий. Ер нь удвал их муухай мэдрэмж төрөх үү? Гэхдээ ер нь байж боломгүй санагддаг шүү дээ. Тэгэхээр та ч бас удаж үзээгүй л байлгүй дээ бодвол. Гэхдээ тэгтээ би ч бас тийм одоо нэг талдаа нэг итгэвтэй биш юм уу? Жоохон тийм ичимхэн давмгаал тийм үү? Шууд ингээд автобус унаан дотор явж яхад ингэчмээр санагддээ. За. Одоо сайхан ингээд хүмүүс ингээд зүгээр ингээд автобусаар чорч байгаа шүү дээ. Тэгжээл зарим нэг хүний доонж юу ингээд бодоол хаяа нэг очиод өрөөндөө санаагаар ингээд сараачдээ шүү дээ. Тэгээ ингээд харчаад нэг оролт нэг ТВ-с ийм байсан гээл тий. Тэгээ мэдээж иргэд чи хараагүй ч гэсэн ерөнхийдөө сэтгэлдээ буулгаал ганц нэг тэг сараач. Тэгээд базаа хийчдэг. Тий. Зураач хүний хамгийн том хариуцлага юу гэж боддог вэ та? Гэхдээ одоо ер нь хариуцлага гэдэг бол стил одоо нэгэн тал биер бариад энэ тэр инженерасын хийсээр нэг агууг нь үйдэг штэ. Тий. Хүний сэтгэлийг үүж хөдлөгөөс хөнгөн биерийг хөшиж яанам гэдэг чинь тэр одоо хариуцлага гэсэн үг гэж боддог штэ. Тэр хүний тэр том үг л тий. Өөрийн мэдрэмжээ их гоё илэрхийлэх нь чухал. Тэрийг хүн унших чухал тий. Чи биер бэрсэн бол ямар ч заавал бигчгүй ямар ч зураг байсан хүн болгон зурган дээр очиад харахаар ямар гоё зураг байхаар биерээр л зур таараа штэ. Сэтгэл оюуна чигаад биер гэдэг ажлын багж гэж хэлнэ тий. Зэвсэг гэж. Та залуу уран бүтээлчдэд одоо ингээд хэлвэл өөрийнхөө бас ингээд туулсан замлаа ингээд бодоод тэр хүмүүст зөвлөгөө өгвөл мэдээж хоёулангийн чи яриаг залуу уран бүтээлчд болон залуу хүмүүс сонсож байгаа шүү дээ. Одоо дурлсан хүссэн юмдаа туйлбартай тий. Тууштай шантралгүй зүтгэх гол одоо юмныхаа агуулга дээр одоо сэтгэл зүрхээр л байх юм л да тий. Одоо залуу уран бүтээлчтэй тэргүй үед маань сургууль номороо сураад үндсэн арга барилаа заагаад өөрөөсдийнхөө л явна тий. Өөрөөр хэлбэл гэнт нэг хүнийг дуурайгаад нэг бэлэн болчихгүй шүү дээ. Би ч гэсэн тийм л байсан. Нэг шараад энэ хүний шиг хизээ нэгэн цагт яаж юм гоё зурхуул гэж бодож байсан. Тэглээгээл нөгөө хүнийхээ ямайг барьж яваал хуулаад ингээд байвал би өөрөө тэр юунаас харж чадахгүй л гэсэн үг. Одоо чиний хэлээр штамп гэдэг хайрцагт орнох гэж байдаг тий. Тэгэхээр залуу хүмүүсийг одоо бас яг өөрийнхөө ингээл замнаал явах нь илүү үр дүнтэй илүү гайхалтай болно тий. Би бол боддог юм тий. Тэндээ тэр сайхан одоо юм руу орж байгаа хийж байгаа улсууд дээр урам гэж бий тий. Ер нь миний гол өөрийн үзэл бодол хүний урам хоглох шиг муухай юм байхгүй л гэж боддог шүү дээ тий. Одоо манай орчин үеийн хэлээр унтраах гэж ярьдаг. Хэн ямар цаг хугацаанд юу ч тэрнээс гарахыг үгүйсэхгүй шүү дээ. Зөв. Хэм таалаа. Тэгэд энэ нэвтрүүлэг маань ч гэсэн хүмүүст бас энэ дүрслэг урлагийг ойлгуулах, эргээд энэ дүрслэг урлагаар дамжуулж энэ их гоо сайхныг, энэ их одоо мэдрэмжийг мэдрээсэй гэж дүүн одоо хүртэл ингээл зориод л явж байгаа. Мөн одоо энэ канвастай зочин нэвтрүүлгийн одоо зочны хуваар би суралцах маш чухал. Тэгэхээр энийгээ хоёулаа энэ хажуу талын өрөө рүү ороод Монголын урчуудын ивлийн хоёулаа яг төв опс дотор workshop хийгээ. Та надад бас бэхэн зургийн бас их нууцаасаа бас хуваалцаач гэж хүсье. Ер нь нууц гэх юм байхгүй шүү дээ. Тэгвэл хамтдаа хоёулаа ингээд зураг зурж үзэх үү? За тэгье. За тэгье.
Бэхэн зургуудтай хоёулаа яг ингээ зааланд өлөгдсөн байгаа яг ингээ бүтээл болцсон байгаа шүү дээ тэр чинь тий. Тэгэхээр бүтээлийн өмнөх шат буюу одоо энэ дэр чинь санаа эхлээ төрөх бах. Дараа нь ингээд цаасан дээр бууж зурагдана тийм ээ. За энэ лүгөө хоёулаа орё. Энд толгорч орж ирснээр гэсэн санаа хэлж जैन тий. тий. За би юу ямар ч байсан ингээд бих гэдэг чинь өөрөө бас эргээд ах юу байдаг тийм ээ. Засварлж болдгоо яг ингээ нэг буухлаа тэгэлгүй яах вэ тий. Энд чинь бас зарим үед хийж байгаа үед 2 3 биер хэрэглэн штэ. Тий. Энд нэг цаасны юм тавьчих юм. Энэ усын авдیں۔ Гүрд гэт ус. За яах. юу тавихаар байна. Энд ус шүү дээ. Гоо нэг хэрэггүй моточ гэх юм. Энэ биш шүү дээ. Мото юу хэрэгтэй юм. Энийг авах юм. Зарим нь зойлогт гаргана гэдэг шиг тий. За наадас нь байсан болно тий. За одоо би өөрөө хэлбэл сая юу орж ирвэ гэхээр нэг сайхан одоо амтан зурнаа мал адуу мал амтан чинь бол гайхамшиг шүү дээ Монголын минь тий. Би өөрөө энэ дээр дурж энээсээ л бас зурх үндсэн ихэ авсан гэж боддог тий. Одоо яг нэг тийм юм зурчи нэг чи гэсэн энээсээ илүү тэр амтан малхойг одоо энэ тэнд одоо явж явахдаа их ажиглаж харна. Одоо энэ бихийг ингээд яг ингээд хараараа байгаа. Эргээд энийг нэг устаа хойлох, шингэлэх гэдэг энэ их техникүүд бас мэдрэмжийн асуудал байна, тийм ээ? Ер нь мэдрэмж. Одоо би бол энэ хятад зураачи хийж байгааг ер нь харж байгаагүй. Ер нь ч нэг харуулдагчгүй юм шиг байлээ тий. Өөрөөсөө бас нууж जैन тийм ээ хаа? Тийм л байх. Ер нь би зүгээр нүдэн дээр ингээд бас сайхан гоё бичээд татж байгааг бол харж исэн. Нэг удаа нэг хүн дээр ороход бол эднэр бол юу гэдгийг энэ амтныхаа юг цаанаа буулгацсан эдгээр чи гашир хийдэм биш. Надад тэгж харагдсан шүү дээ. За хятад зурхтаа тэгдэг. Кодор зурдаг гэж надад бүр ярьжсэн шүү. Бүр ийм мэдрэмж ихээсээ илүү шууд одоо яад юм бэ гэдэг. Хашир гэдэг нь одоо антомын шууд баг төрүүлж гаргаад буулгадаг. Тэгээ гэрэл тусгаж одоо хуулдаг. Тэгж зурдаг гэж би сонсч байсан. Томор ингээ ядсан. Школ нь өөрөө ч тийм. Цаасан дээр яасан байдаг. Тэгээд намайг одоо бас тэднэрийг хийж ичгэн та яаж ийм одоо бас ингэ сурчваа. Энэ одоо яагаад ингэ та энэ амтны тэр антомын тэрийг яасаа их сайн судалж мэдсэн бэ? Асууж ирсэн үгүй. Одоо ингээд танаас би бол ингэж таны зурж байгааг ингэж харчаад эргээд бас өөрөө яг энэ мэтчлэн одоо бих цаас хоёрыг зурхад бас их өөрт шууд сургалт болчихж шүү. Ер нь тэг штэ би түрүүн нэг ярьдаг шин би одоо манай цэрэн гэж сайхан зураач ах байлаа. Тэр хүний хийж байгаа арга барилыг бол яг дуурайгаагүй ч гэсэн ер нь ингүүл их гоё хийдэг юм байна тий. Бас тавилтын ингэж уншина гэж хэлдэг дээ. Одоо өөрөө хэлбэл хажуугаас нь уншина. Манай цэрэх өөрөө уран зургийг хардггүй юм унших гэж ярьж байгаа ш гэж хэлдэг юм баггүй тий. Одоо ер нь уран зургийг хүмүүс унших гэж хэлдэг шүү дээ. Тий. Соёлын хувьд тэгж хэлүүлэх гоё байдаг шүү дээ гэл тий. Энэ сарлаг хөтлөөд явж байгаа Монгол сайхан эрэгтэй хүнийг ингээд бихээр сая зурлаа. Ер нь бол бэхэн энэ зургийн гайхамшиг нь ингээд нэг зураал ингээд орхино. Та бол таалагдахгүй бол баг хайчаад идэв юм аа. Таалагдгүй юм аа. Хүмүүс хадгалдаг би хадгалдаг гэсэн. Одоо сүүлийн хадгалах. Одоо бол яг би ингээд нэг юм одоо энэ өөрийнхөө юугаар нэг юм зүгээр юм нэг юм одоо энэ нэвчлэлтийг оруулаад энэ дээрээ жоох юу оруулах гэдэг байхгүй эффект гаргаж өгөхгүй. Гэхдээ яг энийг
Яаж л бол яаж л зурна. Тэгээд би ганц гол зарчим байдаг гэж түрүү хэлсэн шүү дээ. Гоё байх алба байхгүй ерөөсөө. Өөрийн нэг тийм юугаа явдаг. Одоо ер нь бол тойргийг бол төгс зурах гэж хичээнэ гэж байгаа хаа. Гэхдээ эргээл яг хаа тодорхой хэмжээнд өөрийн юу явдаг. Нэг аман витүүлэхгүй байлоо. Болно. Тий. Хоёр янзаар тий. Одоо нэг чиний юуджсэн витүүлэхгүйгээр нэг витүүлэхгүйгээр морь болдог. Яг тэр бол нөгөө морин толгойд зин дугуй гэдэг нэг явж байгаа. Энэ дээр болохоор би тойргийг нийлүүлчихэж байгаа тий. Ингээл болчихж байгаа. Тий. Энийг л одоо яг зин одоо урлаг гэж нэрлж явдаг. Одоо зин буддизмын бас нэг юм төрөл яваад байгаа. Одоо ингээл энэ мэдрэмжийг инженеэсээ хүн бяцлаглалын шинжийг олж харж болно. Өөрийн яг өнөөдрийн мэдрэмжийг ч бас олж харж. Нэмэлтээ одоо ингээ үгэн бичиж болно. Ямар бичиж болно, хажууд нь бичиж болно нэг тийм юм байгаад. Тэгээд ч юм бас нөгөө бас л тамхтай үстэй тий. Өөр ингэсэн бит. За одоо энэ дээр ингээ харах юм бол за энэ тэнд камер байгаа даа учраас одоо ингээл уян дараа байгаа морь тий. За одоо Монгол жоохон донжигдж байгаа байхгүй юу? Одоо Одоо сахилга гойцсон тий. Одоо нэг хошигнол руу оруулж иж хүний сонирхол татаад тийм шүү. Бас тийм тий. Өгөө бол одоо хурдан морины уралдаан дэрж ирээд өвөө нь одоо ингээд Ояач бол одоо баярлж ял гэсэн үг тий. Тэгвэл бас нэг энд нэг юм шог зураг шиг сахилахгүй нөхрөө ам амрын хөдөлгөмөр санагдаад бас нэг юм дээр бас удаан байснаас тий. Одоо энэ хүртэл байна тий. Тий. Ахасаа нэг зүйлийг маш сайн ойлгож авлаа. Ер нь тэр ахуй амьдралаас харж чэйжлэх дээр нь тэрэн дээр гараа дасгаж ингэж ирсэн хийх гээл тий. Тэнгүүт ямар ч байсан юу яалаа. Би нэг юм хошоо харсан морины дүрс гаргаа та тэрийг ингэж сүүлд нь бодит толгож яг ингэж зурж юм. Тэгэхээр бид хоёрын одоо ахасаа ойлгож авсан юм бол мэдээж энэ бүхэн маш их олон жилийн туршлага, маш их олон жилийн дадлага дээр одоо бий болдгоо. Зураач хүнийг мэдрэхийн тулд өөрөө бас тодорхой хэмжээнд баг зэрэг ч гэсэн зураг зургийг сонирхож судалж дээр нь зурж үзэх ёстой гэж би ойлгодог байхгүй. Тамга үүсгэсэн байна л да. Одоо манайхаар их хүмэлээр яа батэрэдүү гэсэн үг байна. За нэрэл бичсэн байна шүү дээ. Ер нь бол тамга гэхээс илүү нэрэл хоёр янзаар нэг нь та Уйгурчин Монгол бичгээр нэг нь дөрвөлжин бичгээр л ярьсан байгаа дээ шүү дээ. За ахтай маш их баярлалаа. Тэгээ бит хоёрын яг хөө би өөрөө энэ юу яасан шүү. За энийг нэг олон харуулаад зүгээр тий. Ингээд юм байна. Тий ингэж харуулж байгаа. Хүнд ер нь өөрт байгаа юмыг л цаашаа додомддог штэ. Яг үнэтэй хаа. Яг тэр байгаа юмчилд хамгийн чухал байдаг. Тэндээсээ тэр дараагийнхаа хийж байгаа бүтээдээ тэр үн цэнтэй тэр нарийн судалгааны ажил гол юм нь болдог шүү дээ. Яг тийм нэр судалгаа тэрийг маш сайн хийж байгаа. Дадлага маш сайн хийж байгаа гэж ярьдаг шүү. Яваад биенээ сайн суралцсан энэ харж байгаа байгаль болгон нэг зурхгүй тэрэн шиг хэцүү юм байхгүй шүү дээ. Тэрнийг яаж тэр юуг нь одоо онож давчханаар хинч харсан уншигдахаар тэгж хийн гэдэг л тэр судалгарын ач холбогдол гэж би бодож өөрөө судлалт маш дуртай. Баярлалаа хаа.